Сайн бацгаана уу? Тоя байна. Өнөөдрийн ревью их машин маань GLS Optimum Class нь 21 оны загвар. Дээрэс нь дэлхийд ердөө 21 гишрэг үйлдвэрлэсэн limited edition. Нөхөн дөмбөрийн процесс тань өдөр өргөж цагаар мандал даатгал. Тусгай загвар гэсэн үг. За үндсэн суурь нь болохоор GLS 580 дээр суурилж хийсэн. Тэгээд класс нь тонолт хийсэн. За класс гэдэг нь ямар учиртай вэ гэхээр luxury машинуудыг илүү luxury болгож одоо тонголдог ийм брэнд. Манайхан бол Brabus гэдэг тоноглолтыг илүү сайн мэддэг. Brabus бол бүр моторын одоо сайжруулсан шүү дээ. Энэ класс нь бол ерөнхийдөө салон болон гаднахын гарах хэсгийг илүү гоё тонголж өгдөг. За гаднаас нь энэ машиныг ингээ харахад алтлаг болон хар өнгийн хослмол хоёр өнгө хосолж хийсэн. За энэ дээр явж байгаа энэ зураасыг Rolls-Royce-тай адилхан гараар зурдаг. Хүн ингээ гараар ийм ундаг. Ийм одоо ямар ч өөгүй зураас зурж ийн гэж боддоо. Тэгэхээр энэ машин дээр одоо ямар ч чадварлаг мэрэгчлэнтгүүд ажилтдаг вэ гэдгийг харагдаж байна. За түлхүүрийн хувьд түлхүүр нь хүртэл ийм яг машинтайгаа машиныхаа өнгөтэй хослмол алтан болон хар өнгө хослсон юм гоё түлхүүртэй. Дугуйг нь харъя л да энэ дээрээс. Тэгэхэд урдлын дугуй бол 23 инчийн 285/40 хэмжээтэй дугуй. Хойд дугуй нь харин маш өргөн 42.35 хэмжээтэй энэ ардаас нь энэ өргөн гэдэг нь илүү харагдана. Тэгэхээр хойд дугуй илүү өргөн болохоор явдлаас илүү гоё зөөлөн болж өгдөг. За артлаас нь энэ класс нь Optimum гэж бичгэн байна. Багаж онгоолгож харъя. Онгоолгоод харангуут энэ дээр бас лав байна те. Энд хөрөгчтэй. Энэ хөрөгч нь арын хоёр суулаасаа хоошоо орж өгдөг. Хөрөгч дотор нь орохоороо би та нарт харуулъя. За энэ шууд ийм том хоёр диффузер харагдаж байгааз Burmester гэдэг дууны системтэй. Угаасаа Burmester бол маш сайн дэлхийд бараг номер 1 дууны систем. Дээрэс нь энэ дээр бүр олон диффузер суулгаад өгчихсөн. Одоо диско баарнд ороод нэг хөгжим сонсохоор биеийн дотор ч хөгжим дураад байгаа юм шиг сонсогддог шүү дээ, тий. Энэ машин дотор яа тэгж дуурна. За дотгошоо орж үсгэхээс өмнө нэг зүйл хэлэхэд 3 сард эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр баяр олдог. Эмэгтэйчүүдийн баяр монголчуудын хэл таньснаар. Тэгээд эмэгтэйчүүдийн баярт зориулаад Toya Review суугаас нийт эмэгтэй жолооч нартай охид бүсгүйчүүдтэй бэлэг барьж байгаа. За бэлэгтэй холбоотой мэдээлэл дээр байгаа тайлбар хэсгээс хараарай. За одоо цөмөрө дотгошоо орж харъя. Вау. Цэвэр юм цагаан арьстай. Энэ арьсны нь болохоор Rolls-Royce-ийн машины суудлыг хийдэг арьсаар хийсэн. Маш сайн чанартай арьс. За дотгошоо сууж үзье. Ийм гоё цагаан арьсан дээр баг суухаа санаа зовмоор. Гэхдээ арьс болохоор хамгийн сайн чанарын одоо Rolls-Royce-ийн бас суудлуудыг хийдэг чанартай арьс учраас халтартаад амархан заавартна гэсэн юм байхгүй. За ингээд суухаар них гоё нуранаас ингээд бамбалзаал юм төшөөд аавна. Энэ юу вэ гэхээр эндээ юм дэртэй. Хүсэх юм бол урдаа ингээд бас дэрээ тэрээ явсан ч болно. За энэ дээрээс гадна толгойн хэсэгт ийм гоё бамбалцсан бас дэртэй. За энэ дэшээ харангуй шууд анхаарлыг чинь дээдлийн тааз татж байгааз энэ болохоор ингээд яг Rolls-Royce-ийн тааз шиг битүү гэрэл астаг. Дээрээс нь дээдлийн таасны хэсэг тэр чигээрээ алкантра, цагаан ангийн алкантра. За диффузер энэ тараа шууд энэ диффузер харагдчихад энэ диффузер тэр хойдол дахиад хоёр диффузер энэ урд энэ ийм олон нэмэлт диффузертэй бүгдээрээ Burmester дууны систем бол бүр үнэхээр супер. Яг ингээд энэ дотор ороод энэ машин дотор дуу сонсохоор ингээд биеийн дотор чи яг ингээд нөгөө дуу яваад байгаа юм шиг нэг тийм мэдрэгддэг шүү дээ, тий. За хөгжим дуртай хүмүүс бол энэ машинд орж нэг хөгжим сонсоод бүр ингээд салхи харахгүй бол дууралт бол бүр үнэхээр супер. За энд явааг харъя. За түрүүн ардаас нөгөө харуулсан хөрөгч маань эндээ дотроо юм шампансгтай. Шампанска хийчихнэ. Гоё хүүтэн шампанска. Энэ мөнгөн хундандаа хийгээд уугаад явах боломжтой. Бас класс гэсэн логотой мөнгөн хундаг. За шампанска хийгээд уугаа явчихлаа. Юун дээр тавих вэ? Дуусаад байхад юун дээр тавих вэ? Энэ дээр тавьчихаар ингээд хөдлөөд ахаараагааз энд ингээд хөдлөөд унчих гад штэ. Тэнгуут тусгай хундагны ийм тавиртай. Ингээд савлахгүй.
Авто шууд ингээд татаал авчихна. Гайвацтай. За энд цай кафе хийх үед халуун болоод халуун баригчтай. Одоо ингээд үзэхээр шууд бүр нэлийн халуун мэдрэгдэж байна гаарт. Эсвэл эсрэгээр хөргөж болно. Ус ундаагаа хийгээд хүйтэн болгоод сэнхэр өнгө алцчаад сэнхэр гэрэл тэнгуут ингээд шууд хөргөд эхэлнэ. Халуун хүтэн ус ундаагаа уучж болж гин шампанскэ аваад явуучих боломжтой. Ийм байна. За энд юу байна? Энд болохоор USB залгуур ийм хоёр бас оролттой. За энэ голын хайрцагт хоёр ширээтэй хайдлын хоёр суудлын руу ширээ гарч ирнэ. Ингээд хөрөхөд нүл чанар дээдлэн юм цагаан арьсан. Энэ ширээнийхээ үндсийг бас ингээд тохируулах боломжтой. Ингээд ийм налуу болгочоор ингээд юм бичгээд аяа гоё шууд өвтөх юм болчихно. Гараа өсөн өсгөө зороод явахад машин дотроо. Хөрөхөд нүл чанар ийм гоё. За энэ дагаа удирдлага юу удирдах вэ гэхээр салооны зурсан гэрэл гэж ярьдаг шүү дээ. Тэрнийхээ өнгүүдийг эндээс тааруулах боломжтой. Дээрэс нь энэ дээр байгаа таасныхаа гэрлийнхаа асаалтыг тохируулах боломжтой. Од харуулж болно, анивчүүлж болно гэдэг янз бүрийн опшнтай. За энэ суудал бас хүл амрагчтай. Удирдахтаа энэ дэлгэснээс удирдах болно. Энэ хажуу талын панел дээрээс удирдах болно. Тэрнээс гадна аппликейшн суулгаад шууд гар утаснаас ингэ удирдах боломжтой. За ингээд хүл амрагчтай одоо хүл амрагч нь ажиллаж байна. Би одоо метр 67 таа хүн шүү дээ. Тэгээд ингээ хөлөө жигээ суухад уртлын одоо суудалд нэг хөрөхгүйгээр ингээ суучих боломжтой. Дээрэс нь энэ суудал маань массаж хийнэ. Ийм олон төрлийн массажтай. Мөрний массаж, нурууны массаж, классик массаж, янз бүрийн массажуудтай. Нурууны хэсгээ ингээд бас тохируулах боломжтой. Одоо нурууны яг нурууны дээр байгаа хэсгээ нааша төвлөж гаргах ч юм уу тийм хүн болгоны нурууны хэлбэр өөр өгдөг болохоор өөрийнхөө нурууны хэлбэрт тааруулаад тохируулах боломжтой. Энэ суудлын хоёр хажуу талыг бас ингээд хавчих боломжтой. Энэ дээр ингээд дарчаар энэ маань татгшаа хавчиж олон эсвэл жоохон тарган хүн байх юм бол ч юм уу тийм дээшээ хоёр хажуу тийш ингээд дэлгэгдэж бас болно. Энэ дээрээс ингээд тохируулах боломжтой. Энэ бор цэгүүд байгаа хэсгүүдийг бүгднийг нь удирдах боломжтой гэсэн. За энэ мейкап талтай. Энэ бол эмэгтэй хүмүүс бол амар хэрэглээтэй. Яг энэ суудлын өнцгөөс нүүр аяа гоё. Өнцгнийг таарад аяа гоё харагдана. Тэгээд ажилдаа явахдаа ч юм ингээд будаад явхад яг амар идэг. За дээдлийн тааз бол тэр чигээрээ лүктэй учраас илүү тийм том цэлгэр харагдуулж байна. За энэ алкантра гэдэг түрүү ярьсан тааз нь ингээд тэр чигээрээ алкантра гэдэг материал. Энэ алкантра гэдэг нь ямар материал вэ гэхээр яг ингэ хөрөхөд илэг шиг хэрнээсээ энэ илэгнээс үнэтэй материал хиймэл материал тэгээ угаас хэвлэхэд маш хялбар хөрөхөд яг ингэ жинхэнэ илэг шиг мэдрэмж төрүүлдэг. Ер нь бол одоо машины үнэтэй машиныг доторлогоо нь ер нь дандаа ийм алкантра байдаг. За урлагийн дэлгэцнээр ямар удирдлагын гэхээр радио, медиа за энэ аюу гой хэсэг ба. Суудлаа удирдна. За түрүүний аппликейшн дээр байсан шиг яг суудлынхаа байрлуудыг энэ сумнууд дээр дараад удирдах боломжтой. Дээрэс нь суудлаа халахаас гадна одоо гар хүрч байгаа хэсгүүд бас бүгд халах боломжтой. Хүний гар хүрч байгаа энэ хаалганы хажуу талын дундлын хайрцны таг хүртэл халдаг. Салооны зурсан гэрлээ эндээс бас сонгох боломжтой. Ингээд ерөөсө дуртай өнгөрөө. Маш олон хүний сонголттой байцтай. Ингээд салчих боломжтой. За. Эндээс дээдлийн лүкээ удирдна. Ингээд хаачна. Дээдлийн лүк бол нэг л хаалттай. Ингээд хаатлаа хагаад энэ хаалтан тэр чигээрээ урагшаа яваад уртлынхаа лүкийг бас хаачна. За лүкэн дээр бол харин лүкний хаалтан дээр харин гэрэл байхгүй. За одоо жолоочин судал дээр сууж бүгдээрээ үзцгээе. Бас ямар гоё юмнууд байна. За орж ирэл ингээл өрүүл мэдээж хамгийн түрүүнд нүдэнд тусч харагдана. Тэгэхэд энэ өрүүлгийн модны дизайн, энэ урдуур явсан энэ модоо оруулахын дизайныг хардаа. Энэ цагаан судлууд явчихсан шууд тийм тансаг мэдрэмж төрүүлж байна. За ер нь бол жолооны хөөрд энэ өрүүл нь
бусад бензүүцтэй мэдээж адилхан. За энэ уртлын хайрцагт wireless утас цэнэглэгч байна. Ингээд тавьчих боломжтой. 2 ундаа усны савтай. Энэ нас ингээд хүүтэн болгож болно. Бас халууна барина. Энэ дээр хамгийн гол одоо өөрчлөлтүүд бол салон дээр байгаа. Уртлын 2 суудал массаж хийдэг. За ар нуруунд хийн, мөрөнд хийн гэдэг янз бүрийн массажны сонголтуудтай. За суудлаа бас янз бүрээр өөрчилж болно. За жишээлбэл энд дарж агаад уртлын 2 суудлынхаа бас нөгөө нурууны хэсгийг өөртөө ингээд тааруулах боломжтой. Яг урагшаа хоошоо ингээд болгоод яг энэ ар нуруун дээр яг нуруу ингээд налж байгаа хэсгийнхаа саналын одоо яг энэ хэсэг гэсэн. Энэ хэсгийг ингээд янз бүрээр ингэж ингээд одоо яг энэ хэлбэрээр ингэж өөрчлөгдөн гэсэн. Ингээ өөртөө эвтэйхэн суудал тааруулах бүрэн боломжтой. Хүн болгоны нурууны хэлбэр өөр учраас тийм. За дээрэс нь 2 хажуу талаа ингээ хавчиж бас болно. Төрөний арын суудал хүртэл юм байсан шүү дээ. Ер нь бол ихэнх машинууд за G классын ч юм уу үнэтэй хэлбэрийн сонголтууд зөвхөн уртлын 2 суудал дээр ийм сонголтууд байдаг бол энэ классны энэ одоо limited edition-ийн хувьд 4 суудлыг одоо дөрвөлэн ингэж 2 хажуу талын тохируулах боломжтой. За суудлаа халаахтаа ингээ бүтээр нь халах боломжтой. Бүтээр нь халах боломжтой. Эсвэл одоо нурууны хэсгээ тэгээ зөвхөн суудлын хэсэг ч юм уу халах боломжтой юм тохиолдол бас байна. Салооны зурсан гэрлийн хувьд эндээс өнгөнүүдээ сонгох боломжтой. За энд болохоор юм эффекттэй гэрлүүд сонгох боломжтой. За дан нийт төрлийн өнгө бас сонгож болно. Тэгэх юм бол энэ дээрээс ингээд дуртай өнгө сонгоод тавьчих бүрэн боломжтой. За энэс гадна энэ их гоё. Одоо энийг харуулъя. За хүүтэн өдөр машин дотроо халуун дулаан мэдрэмжийг авъя гэж бодвол ийм сонголттой. Одоо хараарай. Энэ уртлын дэлгэц маань ингээд камин зуух болоод эндээс халуун бүлээн агаар гарч ирнэ. Яг ингээд камин зуухны хажууд сууж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. За эсвэл нэг гоё сэрүүцмээр штэ амар халуун өдөртэй сэрүүцээд нэг сайхан цастаа ч юм уу тийм хүүтэн агаарт суумаар санагдах юм бол энэ бүр гоё. Одоо ингээд яг баг зэрэг юм цасан шуурхах санагдаж байгаа. Тэгээд саундтай цуг хөгжим тоглогдоод тэгээд энэ уртлаас хүүтэн агаар үлгэн. Тэгэхээр нэг тийм гоё зуны халуун өдөр бол нэг сайхан юм сэрүүхэн газар очимсан гэсэн мэдрэмж одоо сэрүүхэн нэг гоё сэрүүцмэр санагдаад байдаг шүү. Тэгэхээр машин чи өөрт чинь яг ийм мэдрэмжийг өгчнө гэсэн. За ингээд энэ дээр болохоор ямар мэдрэмж өгөх вэ гэхээр шууд нуруунаас ингээд массаж хийгээд тэг нарны гэрэлт нэг эгээд нэг юм зөөрмөлөө суудаг шүү. Яг нэг тийм мэдрэмжийг төрүүлж байна. Энэ дээрээс бас нэг гоё юм таарсан бүлэхэн агаар үлээгээд гоё ай сонсоод ингээ машинаараа халамжлуулаад машинаас ийм гоё мэдрэмжүүдийг бас авах боломжтой байна. За энэ машин маань 350,000 евроны үнэтэй limited edition 4 литрийн V8 Bi Turbo EQ Boost мотортой 483 морины хүчтэй 0-100 км цагийн хурдыг 5.3 секундэд авдаг.